Яалаа цэгийн мэн сайтын өсвөрийн сэтгүүлч хүүхдүүд Андра Академийн харилцааны ёс зүй хандлагын сургалтанд хамрагдлаа. Сургалтыг Андра Академийн захирал багш Мөнх Баяр заалаа. Ирээдүйд мэргэжлийн сэтгүүлч болох хүсэл мөрөөдөлтэй тэд одооноос мэдлэг боловсролоо тэлэхний шаардлагатай байлаа. Сэтгүүлч хүн олонтой харилцдаг мэргэжил учраас тэдэнд энэхүү сургалт өр өгөөжтэй байлаа гэж тэд сэтгэлээ хуваалцлаа. Сэмэт ханаа яалаа цэгийн мэнд өсвөрс сэтгүүлч дэлгэр маань тэгээд яалаа цэгийн мэндийн ажиллаад хагас жил болж байна. Сэтгүүлч хүмүүс бол маш олон хүмүүстэй харьцдаг. Тэгээ энэ сургалтаараа дамжуулаад хүмүүстэй хэрхэн харьцах уу, харилцааны тал дээр мөн цаг баримтлах тэгээ цаг ашиглах гэд маш олон зүйлүүдийг энэ сургалтаараа одоо олж авлаа. Яалаа цэгийн маань сайттай ажиллаад одоо хагас жилиг өнгөрөөсөн байна. Тэгээд сэтгүүлч хүнд байх ёстой маш олон чадваруудыг суралцсан. Тэгээд өнөөдрийн сургалтаар болохоор харилцааны ур чадварын талаар суралцсан. Тэгээд энэ зүйлсийг болохоор маш хэрэгтэй үр дүнтэй сургалтсан гэж бодож байна. Би Яалаа цэгийн маань сайтад өсвөрийн сэтгүүлчээр ажиллаад 8 сар болж байна. Тэгээд өнөөдрийн сургалт маань Андра Академи дээр болж өнгөрлөө. Тэгээд энэ сургалтаараа харилцааны соёл болон цаг төлөвлөлтийн талаар нарийн мэдээлэл олж авлаа. Тэгээд хамгийн гол нь тийм урд нь орсон лекц биш. Айгүй тийм хөгжилтэй байдлаар жишээ баримт татаад ийм сонирхолтой лекц орж ирсэн нь хэрэг баярлж байна. Андра Академи бол яг цэвэр хувийн хөгжил бизнесийн сургалт. За тэгээд дээрээс нь дотроо загварын сургалт гэх ерөнхийдөө энэ цогц хэлбэрээр явдаг. За орчин цагт бол ялангуяа хувийн хөгжил буюу тусгай ур чадварыг хөгжүүлэхийн чиглэл бол 21-р зуунд хамгийн чухал тооцогддог болсон ийм чиглэл байж байгаа. Яг л мэдээж олон улсын хэмжээнд гарч өрсөлдөхийн тулд хүнд бол одоо зөвхөн академик төвчний дээд боловсролоос гадна тусгай ур чадваруудаа заавал хөгжүүлсэн байх гэж ярих хэлдэг бичих. За тэгэл дээрэс нь бус төрлийн хүчин болоод тусгай ур чадвар тооцогдох юм зүйл байна л да. Тэгээд тэр чиглэлийг бол манай Андра Академи ерөнхийдөө хөгжүүлэх, за нийгэмдээ соёлын гэрүүлэх үйл ажиллагааг тууштай хийх. За шинэ үеийн залуучуудаа бид нар нас аргалзахгүйгээр бүх төрлийн хүмүүст бол энэ хувийн хөгжлийн сургалтуудыг олгох энэ чиглэлийг бол ерөөдөө барьж ажилладаг гэж байна. Саний Орсын хичээлийн тухайд бол энэ бол яг зөвхөн харилцаа болон хандлага гэсэн хоёр ойлголт байна. За тэр тусмаа энэ үзүүр насны манай хөл залуучуудад бол энэ харилцаа, нийгмийн харилцаанд хэрхэн яаж зөв оролцсон. Тэр иргэрээ өөрийнхөө нийгмийн байр суурь яаж зөв тодорхойлох вэ гэдэгт бол бусадтай харилцаа хамгийн чухал гол ойлголт байна.